Оройн төргийн эрх мүзэгчтэй Монголын мэдээ агентлагаас бэлтгэн явуулдаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн 20 цагийн дугаар эхэлж байна. Улсын их хурлын ээлжид сонгуулийн үр дүн ямар гарах нь одоогоор тодорхойгүй байна. Сонгуулийн ерөнхий ороноос өнөөдөр аль биесны ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Гэхдээ маргааш ихэд тойргийн хоруудаас аль биесны мэдээнүүд гарч дуусах төлөвтэй байгаа гэсэн урдчилсан мэдээллийг өгч байна. Өнөөдөр аймаг нийслэлийн хэсгийн болон тойргийн хороод санал хураалтын тооллогын дүнгээ нэгтгэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос авсан мэдээллээр тун цөөхөн газар албан ёсны дүнгээ тэдэнд ирүүлжээ. Цөөн мандаттай цөөхөн нэр дэвшигчтэй тойргуудын албан ёсны мэдээлэл гарсан байна. 18 цагийн байдлаар сонгуулийн ерөнхий хорооноос авсан мэдээллээр 4-5 тойргийн хороо албан ёсны эцсийн мэдээгээ ирүүлээд байна. Өнөөдөр сонгуулийн ерөнхий хороо хуралдсангүй зөвхөн тойргуудаас мэдээ хүлээж авч байгаа. Маргааш ихэд албан ёсны нэгдсэн мэдээг авч дуусгах төлөвтэй байгаа гэсэн урдчилсан мэдээллийг өгч байна. Өчигдөр 22 цагт дууссан сонгуулийн санал хураалтын урдчилсан дүн өглөөний 5 цаг ихэд гарч эхэлсэн. Ардчилсан намын зүгээс сонгуулийн үйл явц дүнгийн талаар өгсөн мэдээллийг одоо хүргэж байна. Ардчилсан намын сонгуулийн хороо өнөө өглөө 9 цагийн үед мэдээлэл хийсэн. Улс төрийн томоохон хүчин ардчилсан нам энэ удаагийн улсын их хурлын сонгуульд дангаараа оролцож 26 тойрогт 76 нэр дэвшигчээ өрсөлдүүлсэн. Өглөөний 9 цагийн байдлаар ардчилсан нам орон нутаг болоод нийслэлийн зарим тойргийн хороодоос авсан урдчилсан дүнгээ хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэлээ. Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн хувьд бол том тойргуудад бол 3-4 мандаттай тойргууд бол бусад намуудынхаас бол нэлээд тасархаа гарч исэн гэсэн тоо гарч иж байгаа. Жишээлбэл Архангай гэх юм бол 3-0 гэж хэлж байхдаа Баян хонгорт гэдэг авсан бол 2 нь бол нэлээд тасархаа, 1 дахь 3 дахь суудал дээр авсан бол манай намын хүн бол бусад тусгал намын хүмүүстэй өрсөлдөж байгаа ч гэдэг. Өөр хангаад бол мөн адил 3 хүн бол нэлээд тасархаа гарсан байна. Хөвсгөл мөн адил 3 тасархаа гарсан байна гэсэн гэх мэт тооны явж байна. Нийслэлийн тойрог хэсгийн хороодын дүн хараахан эцсийн байдлаар бэлэн болоогүй ардчилсан намын хувьд дахиж мэдээлэл хийгээгүй байна. Хэдийгээр улсын их хурлын сонгуулийн санал хураалтын дүнг албан ёсоор бүх нийтэд танилцуулаагүй ч гэсэн энэ удаагийн сонгуульд Монгол Ардын хувьсгалт нам ялалт байгуулсан байх магадлал өндөр байна гэсэн урдчилсан дүн гараад байна. Энэ тухай Монгол Ардын хувьсгалт намын дарга Санжаагийн Баяр хамгийн сүүлд хийсэн хэвлэлийн баг хурлын үеэр албан ёсоор мэдэгдлээ. Монгол Ардын хувьсгалт намаас сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар өнөөдөр 3 удаа хэвлэлийн баг хурал зарлж сүүлчийнх нь 18 цагт боллоо. Өдөр хийсэн хэвлэлийн баг хурлын үеэр Баян Үлгий, Булган, Говь Алтай, Дундгойв, Завхан, Сүхбаатар, Төв Увс, Хинтий гэсэн нийт 9 аймагт Монгол Ардын хувьсгалт нам үнэмлэхүй ялт байгуулж энэ удаагийн сонгуульд Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвсэн 38 гишүүн ялт байгуулсан тодорхойлоод байна гэсэн мэдээллийг албан ёсоор өгсөн. Харин бусад зарим тойрог дээр Монгол Ардын хувьсгалт намын зарим гишүүд ялт байгуулсан. Гэхдээ сонгуулийн санал хураалтын дүн албан ёсоор гараагүй. Саналаа тоолох ажиллагаа үргэлжилж байгаа тул одоо тоог нь хэлэх боломжгүй гэсэн мэдээллийг намын дарга Баяр өглөө. Монгол Ардын хувьсгалт намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр манай намаас нэр дэвшсэн тодорхой хүмүүст итгэл үзүүлсэн Монголын нийт иргэд сонгогчдод чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлж байна. Монгол Ардын хувьсгалт намтай хамт энэ удаагийн улсын их хурлын сонгуульд идэвхтэй оролцож биднийг хурцлж Монгол улсаа хөгжүүлэх шин сайхан санаанууд дэвшүүлсэн улс төрийн бусад бүх хүчин эвсэл холбоод бие даасан нэр дэвшигчид шин сэтгэлээсээ талархж байгаа илэрхийлгийг зөвшөөрнө. Ер нь улсын их хурлын сонгуульд улс төрийн нам хүчин 39-өөс дээш суудл авсан тохиолдолд олонх болж мөрийн хөтөлбөр бодлогоо хэрэгжүүлэх боломж үлддэг гэж үздэг. Энэ удаагийн улсын их хурлын сонгуулийн томсолсон 26 тойрогт Монгол Ардын хувьсгалт нам болон Монголын ардчилсан нам хоёулаа 76 гишүүнээр нэр дэвшүүлсэн. За нэр дэвшигчдийн статистик зарим үзүүлэлтийг энэ танилцуулахад улсын их хурлын гишүүн 28, засгийн газрын гишүүн сайд болон дэд сайд 15, дүүргийн засаг дарга болон иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга 13. За өмнө ямар нэгэн улс төрийн алба хааж байгаагүй бизнес эрхэлж байсан гээд бүх төлөөллөөс нэр дэвсэн гэж хэлж болно. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигчдийн дундад нас нь 47, хамгийн залуу нь 33, харин хамгийн ахмад нь 67 настай юм байна.
Улсын хурлын сонгуулийн зарим орон нутгийн тойргийн хороодын төвшөнд санал хураалтын урдчилсан дүн гараад байна. Ингээд санал хураалтын урдчилсан дүнгээс студиуд манай таймч Алтан гэрэл танилцуулахаар хүрэлцэн ирсэн байна. Алтан гэрлээ. За баярлалаа. Тэгэхээр зарим аймаг орон нутгийн тойргийн хороодын төвшөнд бол нэр дэвшигчдийн санал хураалтын явцад авсан гол хувь саналын төвшний талаар бас тодорхой урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа. За манай агентлагийн хувьд 15 цагийн үед үзэгч та бүхэнд бас зарим мэдээллийг хүргэсэн. За тухайн үеэс хойш бас зарим тойргийн хороодод бас шинжилсэн ийм дүгнэлт гараад байгаа. За бид хамгийн сүүлд авсан зарим шинэ мэдээллийг хүргэж байна. За хамгийн гол нь тойргийн хороод гэдэг бол хэсгийн хороодоос гаргасан дүнгуудыг нэгтгэж бас албан ёсны урьдчилсан дүгнэлтийг гаргадаг. За дараа нь сонгуулийн ерөнхий хороонд эцсийн дүгнэлтээ өгч сонгуулийн ерөнхий хороо улс орон даяар нийтэд нь сонгуулийн дүнг зарлах ёстой байгаа. За тэгэхээр одоогоор авсан мэдээллээс бол зарим хэсгийн хороод бол ихэнх нь аймаг орон нутгийнхаа тойргийн хороодод мэдээлэл бүрэн өгсөн гэсэн мэдээлэл байгаа. За зарим аймагуудын хувьд бол цагаан гарын нөхцөл байдал хүнд ер нь зарим хэсгийнхний саналын дүнг авахд бэрхшээлтэй нөхцөл байдал үүсэж байгаа. Гэхдээ аль болохоор хүндрэл багтаа түргэн шуурхаа зохион байгуулахад тухайн хэсгийн хороод, тойргийн хороод анхаарч байгаа гэдгээ мэдээлж байгаамаа. За ер нь зарим аймагуудын хувьд бол бас зарим хэсгээс цагаан гарын нөхцөл байдал заримтлын шалтгаанаас болоод дүнгээ авч чадаагүй. За урьдчилсан байдлаар дүнгээ гарах боломж бол бас бага байх шиг байна. За тухайлбал Говьолтой аймгийн хувьд бол 18 сумаас нэг 10-аад нь үндсэндээ өгсөн. За 1-2 сум бол үлдчихээд байгаа. За тухайлбал нэлээд алслагдсан зайдвалдаг Алтай сумын хувьд бол бас дүнгээ ирүүлэх боломж бага байна гэж тойргийн хороо үзэж байгаа. За үндсэндээ аймгийн төвөөс 360 гаруй км алслагдсан ийм хүндрэлтэй нөхцөл байгаа гэж үзэж байна. За албан бас зарим их сурвалжаас үзүүл Говьолтой аймагт нэр дэвшигчдээс Монгол Ардын хувьсгалт намын төлөөллийн нэр дэвшигчд бас нэлээд өндөр санал авж байгаа гэсэн ийм мэдээлэл байгаа. За Сүхбаатар аймгийн хувьд бас тойргийн хороо нь бол албан ёсоор урьдчилсан дүнгээ хараахан өгөөгүй байгаа. За гэхдээ зарим их сурвалжийн мэдээллээр бол Монгол Ардын хувьсгалт намын төлөөллийн нэр дэвшигчд бас өндөр санал авч байгаа гэсэн мэдээлэл байна. За Хэнтийн аймгийн хувьд бол бас албан ёсны дүнгээ тойргийн төвшөнд гаргаагүй байгаа. За зарим сумдын хувьд цагаан гарын нөхцөл байдал бас тэмч таатай биш байна. За Бэндэр, Баян Овоо, Дадал, Өмнө Дэлгэр гэдэг зарим сумдын хувьд гол усны үер ихтэй байгаагаас болоод зарим хэсгийнхнийхаа саналыг авахд бас төвөгтэй хүндрэлтэй байгаа тал байгаа. За тийм учраас дүн нэгтгэгдэж чадаагүй байгаа гэж тойргийн хороо хэлж байна. За ер нь бол сонгогчдын оролцоо бол бас нэлээд өндөр түвшинд байсан 76% байсан гэж тойргийн хорооныхан үзэж байгаамаа. За ингээд үзэгчдэд сонгуулийн талаарх хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээлэл хүргэсэн Алтан гэрэлтэй баярлалаа. Манай мэдээлэл хөтөлбөр үргэлжилж байна. Баянзүрх дүүрэгт битүүмжилсэн саналын хайрцаг булааж зугтсан хэрэг гарлаа. Нэр дэвшигч Бат Зандан тэргүүтэй хүмүүс Баянзүрх дүүргийн бүх сонгуулийн хэсгийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж улмаар саналын хайрцаг авч зугтжээ. Нэр дэвшигч Бат Зандан болон түүнийг дагалцсан хэсэг хүмүүс өдрийн 12 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн тамгын газрын гадаа Үмэн шуугаан тарьжээ. Гэт санал тооллогыг хууль бус явуулсан гэж үзэж бүх хэсгийн хороодын үйл ажиллагааг зогсоохыг шаардсан. Өдөөс хойш үндсэндээ ажил хийлгээгүй гэж тойргийн хороонд дарга ирж байлаа. Хэсгүүдээс бидэрт мэдээг өгөх гээд ирэх гэтэл 43 дугаар хэсгийн хорооны гишүүд яг ийм битүүмжилсэн саналын хууцаа хайрцаг тэгээд аваа явж чадал. Бат Зандангийн гэсэн цуг явж байгаа шууд яг энэ тойргийн хорооны үүдэнд тамгын газрын үүдэнд саналын хайрцаг авч цогтаасан. Цогтаагаад араас нь цагдаа нар энийг авсан. Энэний үлдсэн алга болсон ууц хэд байгаа бүүмэд. Одоо би цагдаад гомдол гаргаж байна. Энийг тоолуулна. Хэд алга болсон бүүмэд. Дээрээс нь цагдаа нэгийг очиж булааж авахд цагдааг зодсон. Ийм л улсууд энэ наалттай гэлгарууд нэг удаа хэрэглэгдэх. Наалттай уудна. Тэгээд ингээ битүүмжтэй орж ирж байгаа. Энийг бид нар задлах хэрэг байхгүй. Шаардлагатай одоо хүсэлт гаргасан үнэхээр бодлоо гаргасан хууль зөрчил үйлдэл байх юм бол хүсэлтээ гаргаад тухайн байгууллагаас шийдвэрийг авч иж бид нар тоолох тийм нэгтлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.